Зан сайн байцгаана уу монголчуудаа. Стокгольмоос наран чим ярьж байна. Би ээлжид бичлэгээ хийж байна. Өнөөдрийнхээ мэдээллээр та нарт юу өгч ийнэ гэхээр энийг бас хүмүүс нэлээх асуугаад байна л да. Нөгөө Швед улс хүүхдийн нөгөө конвенцийн дүрм журмыг нөгөө хуульчилснаас хойш энэ нөгөө энд Шведэд хүүхдэрээ оршин суугч жишээлх ямар боломж байна гэдэг дээр маш их асуугаад байгаа хгүй юу. Тэгэхээр энэ талаар бүгдээр ярилцъя л да. Ерөнхийдөө нөгөө энэ хүүхдийн конвенцийн дүрм журмыг Швед оромч нь хаа байсан 2090-ад оноос энийг ерөнхийдөө нөгөө хуульчлаагүй байсан ч гэсэн энийг ер нь өөрсдийнхээ нөгөө дүрм журм болгоод хэрэглээд явж исэн байхгүй юу. Тэгэд энэ дүрм журмыг хуульчилснараа одоо энд нөгөө орогнол хүсэж байгаа эцэг эхүүд нь орогнол хүсээ одоо орсон суугчшуул авч чадаагүй буюу тийм ээ хүүхдэд нөгөө орогнол хүсгэд тэнд ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэсэн зүйлийг асуугаад байгаа байхгүй. Гэхдээ ерөнхийдөө нөгөө энэ хүүхдийн конвенцийн дүрм журмыг хуульчлаа гэж одоо шууд утгаараа Шведийн хуулинд энэ хүүхдэд энд орогнол хүссэн хүүхдэд бүгдээр нь оршин суугчрал болгоно гэсэн зүйл биш юм шүү дээ. Хэрвээ та нар одоо хэл мэддэг хүмүүс бол цаашлийн албан одоо тэр цахим хуудас руу ороод унших юм бол энэ мэдээлэл ерөнхийдөө бас нэлээд тодорхой байгаа. Энд дээр нэлээх бас асуулт хариултууд хилцүүлгүүд ч гэсэн явагдаж байгаа тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө хүүхдэд нөгөө орогнол хүсээд хүүхдэрээ тэр орогнол хүсээд оршин суугчрал авах боломж нь юу ямар байдаг вэ гэдэг талаар ярилдаа. Энэ бол нэг бүрэн хүүхдийн конвенцийн дүрм журмыг хуульчилснараа энд бол бүхэл бүтнээрээ өөрчлөгдсөн зүйл бол байхгүй. Ямар тохиолдолд мэдээж хүүхд нөгөө дасан зохицсон гэдэг утгаар хүүхдэд энэ оршин суугч жишээл болох одоо тийм боломж нь байдаг. Гэхдээ шууд автоматар одоо энэ бүхэн хүүхд болгоно 100% болгочихно гэсэн үг бол биш юм шүү дээ. Тэгэхээр яадаг вэ гэхээр ер нь нөгөө орон л хүсэж байгаа тохиолдол тийм ээ. Ер нь одоо энэ хүүхд ийм авчихсан юм чи манайх авах хэрэгтэй гэсэн одоо бүх хүүхдүүд ийм байх хэрэгтэй, ижил байх хэрэгтэй гэсэн ойлголт бол байдгүй. Яагаад вэ гэхээр энийг хувь хүн төс бүр дээр нь авч үздэг одоо зүйл юм тийм ээ. Би одоо жишээл одоо хүүхдээ орогнол хүссэн байлаа гэхэд надад олгоцсон байлаа гэхэд өөр хин нэг юм одоо миний эгч ч юм уу ахдаг хамаатасаа ч юм уу найз ч юм уу хүслээ гэхэд тийм ээ яг адилхан байна гэж байхгүй. Тэгэхээр хувь хүн төс бүр дээр нь авч шийдвэр гаргадаг юм хүчтэй юм аа. Тэгэд энэ дээр яадаг вэ гэхээр манайхан одоо энд ирээд аав ээж нь одоо орогнол хүсээд тодорхой хэмжээний хугацаа өнгөрөөд нөгөөх нь одоо үгүйсэн шийдвэр аваад энэ одоо нэгсэндээ хууль бусаар тийм ээ манайха хараар гэж ярьдаг амьдэрсэн тохиолдолд дараа нь одоо ингээд нэлээ хүүхэд нь ингээд зарим тохиолдолд 10 жил 8-9 жил амьдарчихсан хүмүүс зөндөө байдаг. Тэгээ ингэсэн тохиолдолд одоо шууд автоматар тэр хүүхдэд нь оролцох хүсгээр олгоно гэсэн зүйл биш юм шүү дээ. Тэгэхээр ямар тохиолдолд эдгээр одоо олгогддог вэ гэхээр энэ нөгөө босгоно нь өндөр маш өндөр. Тэгээд ерөнхийдөө нөгөө ингээд өмгөөлөгч нар хуульч нарт дээр ингээд очиод асуугаар юу гэж хэлдэг вэ гэхээр тийм ээ ерөнхийдөө ихэнх нь манайхаа одоо хүүхдэд төрчихсөн юм Москвад нэг 2-3 настайгаас ахуулаад 9-10 нас хүрсэн ч юм уу ийм хүүхдэд ингээ байж идэг. Тэгэхээр энд бол нөгөө одоо шууд автоматар олгоно гэсэн үг биш. Тэгэхээр өмгөөлөгчнөр дээр очиод хуулийн зөвлөх аваад ингээд ярьж хахад юу гэж хэлдэг вэ гэхээр тийм ээ ерөнхийдөө нөгөө хүүхд 7 настайгаас жишээл одоо бүр 6 настайгаас 6 настайдаа хүүхд сургуульд ордог шүү дээ бэлтгэл анги тий. Тэрнээс ахуулаад 14 нас хүртлээ ингээд явчихсан хүүхдээ яадаг вэ гэхээр зөвхөн эцэг эхтэй хамааралтай байхаас гадна бас тий тэр нийгмээс одоо нийгмийн бүтээгдэхүүн болж байна. Нийгэмд бас нөгөө ингээд тодорхой хэмжээний байр суурь болоод энэ нийгэм тасчихсан байна. Тэр хүүхдийн нөгөө тэр нийгмийн байдлыг өөрчлөх юм бол энэ хүүхдэд бас янз бүрийн сэтгэл зүйн хувьд ч тийм ээ бас бусад зүйлүүдээр энэ хүүхдэд хүндрэл үүснэ, чочрол үүснэ, одоо хохирол үүснэ гэж үснээс бас үг тохиолдол байдаг. Гэхдээ яг одоо 7 хөвөлчнүүд тийм сургууль орох наснаас 6-7-оос нь ахуулаад 14 нас хүртэл. Гэхдээ яг энэ тохиолдолд ингээд автоматар олгоно гэсэн одоо ойлголт бол биш. Бас яг тухайн хүн болгон дээр нь авч үздэг. Тэгээд бас энэ бас зөндөө туршлагууд байгаа шүү дээ. Ингээд энэ хүүхэд нь бүр өсөө төрөөд 15 хүрсэн байхад хүүхэд нь төрөөд энд төрөө тийм ээ хүүхэд нь 15 хүрсэн байхад хүртэл татгалцсан ийм тохиолдлууд бас зөндөө байдаг тийм ээ. Одоо 10 жилийнх нь нөгөө цуг сурж байгаа хүүхдүүд нь хүртэл эсэргүүцэл илэрхийлээд гар өсөг зурлаад ажигсаал цуглаан хийсэн ч гэсэн тэр эцэг их ингээд эцэг ихээл хүүхдэд хамгийн дээр нь эцэг ихтэй байхтай хүүхд ажралтай гэдэг үүднээс татгалцсан хариу зөндөө өгдөг ийм зүйл зөндөө байгаа. Тэгэхээр нөгөө энийг бол за яг тэр хүүхдийг автоматар ингээд
6-7 настайгаас хаваад 14 настай хүүхдэд орогдно гэсэн ойлголт бол биш юм шүү. Энийг бол би дахиад татаад хэлчихье. Тэгэхээр ер нь бол нөгөө эд тохиолдолд энэ хүүхд нийгэмдээ дасан зохицсон гэдэг утгаар бас өгөх юм боломж бол байдаг. Энийг бол нөгөө цагаатчийн байгууллагын хууль дүрмийнхаа дагуу тэр хүүхдийн нөхцөл байдал. Тэгвэл бас яг энэ хугацаанд нөгөө нэг одоо хууль бусаар байсан нөө хууль бусаар биш байсан уу гэдэг бас зүйл яригддаг. Дээрэс нь бас нөгөө энэ хүүхэд нийгэмдээ хэв зэрэг байр суурь эзэлсэн байна гэдгийг бас хардаг байхгүй. Жишээлбэл хүүхэд нь ингээд одоо яг энэ сургуулийнхаа 14 нас хүртэл хугацаанд тийм ээ ямарваа нэгэн одоо ийм улсын шигшээд ч юм уу тийм ээ одоо хөл бөмбөгийн шигшээд ч юм уу сквал загс ч юм уу ямар нэгэн спорт урлагийн байдлаар маш их өндөр амжилт гаргасан тийм ээ одоо энэ ирээдүйд одоо юу гэх юм шивэдэд бас амжилт авчирчаар ийм зүйл байна уу юу гэдгийг одоо хэрвээ тийм хүүхэд нь секс дугууланд явдаг тэндээ маш их амжилт гаргасан зүйлийг бас нөлөөлдөг. Гэхдээ бол энэ нь бол шууд нөлөөлдөг шүү тийм ээ тайруу замаар нэмэр болдог гэж хэлж болох юм. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө цагаачин байгууллагаас шийдвэрээ гаргахдаа одоо чөлөө цагаараа хэр зэрэг ийм одоо нийгэмд идэвхтэй байна гэдэг зүйлийг бас гардаг юм байлээ. Яг гоо зөвхөн энэ бол нэмэр болдог гэж хэлэн тэрээс шууд олгодог гэсэн ойлголт биш шүү. Тэгээ манайхан ерөөсөө энэ хүүхдийн конвенцийн дүрм журмд хуучлагдсан юм чинь шууд автоматар олгогдох юм зүйл байна уу? Одоо болох юм биш үү гэсэн зүйл яриад. Зарим тохиолдолд тийм манайхан одоо хүүхэд нь энд 2 3 настайгаа ирээд 9 10 хүртлээр явчихсан байж байгаа хүүхд юм байна. Тэгэхээр энэгээр бол шууд бас ингээд хүүхэд нь манай хүүхэд дасан зогсон гэдэг нөхцлөөр оршин суугч хэрэгтэй олгогдчих юм биш үү гэж асуугаад байдаг. Энэ бол бас тийм биш. Ерөнхийдөө өмгөөлч нэрэгтэй одоо сургуульд орох наснаас ахуулаад 14 гэж хэлдэг. Гэхдээ бас автоматар биш тийм ээ. Тэгэхээр яг нөгөө хүүхэд чинь сургуульд орох наснаа 6 7 настайдаа ирээд тийм ээ. Одоо 6 наснаас сургуульд аваад 14 нас хүртэл явуул бас ерөнхийдөө нэлийн боломж байна гэж харж байна. Гэхдээ бас 100% гэж бас та ойлгож болохгүй шүү. Тэгэхээр өшөө бас нөгөө хүмүүс тэр нэг хилцүүлгэн дээр асуудаг л да тий. За эцэг эхийн нөгөө энэ чинь буруу биш шүү дээ. Тийм үгүй эцэг эхийн буруугаас болоод хүүхэд энд ингээд одоо амьдралынхаа ихэнх үеийг өнгөрөөчлөө яг хувь хүн бий болох тийм ээ. Одоо боловсролын суурь тавигдах нөхцөл ингээд тавигдсан байх шүү дээ. Тэр хүүхдийг одоо нөгөө одоо Шведийн энэ нийгмээс гараад тий өөрийнхөө одоо эх оронд тийм ээ. Тэр нийгэмд нь очих тэр хүүхдэд очих ямар хохирол байна. Жишээл одоо нөгөө дайн байлдаатай ор байж бас болно шүү дээ. Тэгэх юм бол тэр хүүхд чинь швед хэл өөрийнхөө тодлог хэлийг дан шведээр ярьдаг швед хэлтэй байж байдаг. Энд маш ингээд нийгэмд нь ер нь дасчихсан байж байдаг. Тэрийг тэгэхээр шууд тэр нөгөө нийгэмд нь аваачих тэр хүүхдийг ингээд тэр ая тухтай байдал нь үүсэх нь үү, яах нь үү гэдэг зүйлийг хардаг. Жишээл хэрэг дайн байлдаатай ор гэвэл тэр шууд одоо босож чадахгүй шүү дээ. Ягаад тэгэхээр чи чинь бас дайн байлдаа явж тэр хүүхдэд амьдрах буюу тийм ээ сурч боловсрох тэр эрх нь бас тэр бүрэлдээгүй байна гэж үзэгчтэй ийм зүйл гэдэг. Манай улс орчин болохоор мэдээж ардчилсан орн ерөөхдөө ингээд нөгөө олон улсын ажиллагчдын дүгнж зэгэнсэн зүйлүүдээр одоо гаргасан мэдээллүүдийг ингээд аваад харахад тийм манай улс орн бол хамгийн нөгөө ардчилсан орн ямар нэгэн эрсдэл байхгүй тийм аюулгүй орн гэдэг үзэж яадаг ардчилсан орн яг мэдээж тодорхой хэмжээний нөгөө хууль хүчний байгууллага болов засаг захиргааны байгууллагад ямарваа нэгэн доголдол байдаг ч гэсэн тэр нь одоо бас ингээд зөв тал руугаа одоо засаад ингээд явж байгаа ер нь боломжийн гэж үзээд идэг. Тэгэхээр ерөнхийдөө бол жоохон нэлээд хэцүү хүнд. Тэгэхээр энийг бол нөгөө эцэгчүүд нь хамгийн сайн бодож байгаа хэрэг. Бидний зөндөө жишээ байна штэ ингээл сургууль соёлын жагсаал хийгээл ингээд хад ерөөсөө тэр басаа шүүхээс өгөө гэсэн хариулт өгчдөг. Тэгээд арга аргатай ээж аав нь ямарваа нэгэн одоо бидэрт байгаа хамгийн том боломж тэр нөгөө хөдөлмөрийн гэрээ байж байдаг тий. Тэр хөдөлмөрийн гэрээнд хамрагдаад хүүхдээ нөгөө сургууль соёлоос нь завсардуулахгүй орчныг нөөцлөхгүйгээр дөрвөлжлүүлээд ингээд аваад явж байгаа тохиолдол зөндөө олон байгаа. Тэрнээс бол нөгөө ингээд шууд хүүхэд автоматар энд ингээд олон жил болсон гэсэн утгаараа хүүхдэд шууд оршин суугч шүүл болгох нь бол маш ховор юм шүү гэдгийг бол хэлэх байна. За тэгээд тодорхой хэмжээний та нарт мэдээлэл чинь нэмэлт тус болох байх гэж бодож байна. Тэгээд хэрвээ та нарт яригдаагүй тий асуух ийм зүйл байвал одоо миний бичлэгийн доор комментар дээр бичээд асуучаарай. Би тэгээд мэдж байгаа чадж байгаа зүйлээ та нарт одоо хэлээд хариулаад өгөхийг хичээнэ.
тэгээд хэрвээ өшөө олон орж иж байгаа асуултууд болохоор би бөөгнүүлж байгаа нэг бүсэн та нарт энэ мэдээллийг оруулж авах гэж байна. За тэгээд анхаарал тавьж сонссонд маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл одоо баяртай. Хэрвээ танд нэмжлэг таалагдсан бол одоо миний намайг дагчулж тий subscribe хийгээрэй миний бичлэгийн дор байгаа. Мөн хэрэгцээтэй гэсэн нэгэндээ нэг дамжуул тараагаарай гэж та нарт хэлэх байна. За тэгээд анхаарал тавьж сонссонд маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.